Харин гадаадын банкуд Монголд салбар төлөөлөгчийн газар нэг сонирхлоо илэрхийлж эхэлсэн гэж сайд нар мэдээлж байгаа. Тэгвэл одоогийн хууль эрх зүйн орчин нь тэднийг ороход бэлэн бус байна. За тиймээс хамгийн ихэнд банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Хэрэв улсын хурал энэ хуулиа шинжилж чадвал гадаадын банкуудын эрх зүйн статус, лицензийн төрөл болон үйл ажиллагааны хүрээнд тодорхой болох боломжтой болж мөн зээлийн хүү буурах, гадаадын хөрөнгө оруулалт татах боломжууд нэгдэх юм байна. Сүүлийн үед олон улсын банкны тоглогчид Монголын зах зээлд салбар төлөөлөгчийн газар нэг сонирхлоо илэрхийлэх болжээ. Гэсэн ч Монгол улсын одоогийн хууль эрх зүйн орчин тэднийг хугатахад бэлэн бос байна. Тиймээс хамгийн түрүүнд банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан. Хуулиа шинжилснээр гадаадын банкуудын эрх зүйн статус, лицензийн төрөл, үйл ажиллагааны хүрээ тодорхой болох боломжтой юм. Банк өөрөө их өндөр зохицуулалттай бас энэ олон салбартай банкуудын хувьд бол тухайн улсад оруулсан банкны үйл ажиллагаа бол олон улсын дүрм журмыг нэгт мөрддөг ийм олон шаардлагууд байдаг учраас их болгоомжтой ханддаг. Тийм учраас бид нар энэ банкны хөрөнгө оруулалт банк орж ирэх тэр хөрөнгө оруулалтын нөхцөл, хууль эрх зүйн нөхцлүүд дээр бас эргэж харах, сайжруулах зүйлүүд байгаа нь бол ярилцах явцад бол тодорхой байна. Гол нь одоогийн банкны тухай хуулиар дотоодын банкны лиценз, хөрөнгөний шаардлага, үйл ажиллагааны хүрээ гадаадын банкуудын нөхцөлтэй уялдаагүй байна. За тиймээс тэд ямар хэлбэрээр орж, ямар үйл ажиллагаа явуулах боломжтойг тодорхойлохын тулд хуулийг зайлшгүй шинжлэх шаардлагатай. За эдийн засгчдын тайлбарлаж байгаагаар гадаадын банкуд орсноороо дотоодын банкуудын хоорондын өрсөлдөө нэмэгдэж, хүү шимтгэл буурах, үйлчлэгээний чанар сайжрах магадлалтай. Мөн олон улсын зах зээлээс бага хүүтэй урт хугацааны их үүсвэр татах боломж нэмэгдэж, экспорт, үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломж бүрднэ гэдэгт нийгэм хүлээлттэй байгаа юм. Хэд хол ийм барууны томоохон банкуд бол манай зах зээл тоохгүй, ирэхгүй. Бид тэгж бие тоогоод хэрэггүй. Амьдралаас аягүй хол байхгүй. Тийм учраас одоо зүүн Европын орнууд дотор одоо ингээд амжилттай сайн ажиллаж байгаа. Манай одоо бүс нутагт сайн ажиллаж байгаа, амжилттай ажиллаж байгаа ийм. Тэгээд дээрэс нь манай одоо бас ритейл зах зээл дээр амжилттай ажиллаж болох ийм банкуудыг бас сонирхож урилга өгж мөн бид төв банкныхын чин дээр нэлийн идэвхтэй ажиллаж байгаа. За ингээд энэ дээр энэ удаа Унгар улсад төвтэй OTP банкны хяналтаа бас уулзлаа. Монгол улсад үйл ажиллагаа идэвхтэй ажиллуулах ийм хүсэл сонирхлоо илэрхийлж байна. За гэвч зөвхөн хуульд өөрчлөлт оруулах нь томоохон банкуд Монголд шууд орж ирнэ гэсэн баталгаа биш. Зах зээл жижиг, хүн амцсан, зээлийн багтаамж нь хязгаарлагдмал ашиг олох боломж бага. Мөн докторгүй эдийн засаг, өндөр инфляц, ханшийн савлгаа, уулуурхай экспортын өндөр хамаарлал нь валютын болон системийн эрсдлийг нэмэгдүүлж байна. Авилга өндөр, шүүхийн итгэл сул нь гэрээ, барьцаа, өр төлбөрийг хамгаалах баталгааг доош татдаг. За иймээс банкны тухай хуулийн өөрчлөлт нь зөвхөн гадаадын банкуудыг өрсөн алхам биш, Монголын банкны салбарын эрх зүйг доктортой болгох, зах зээлийн итгэлийг нэмэгдүүлэх шийдэлж болж болох юм.